сайн байцгаана уу гэдэг. Сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За сурч. За багш нь өөрийгөө хамгийн түрүү танилцуулъя гэж бодож байна. Багш нь Өвөр Хангай аймгийн математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай мэрэгэл лаборатори сургуулийн бага ангийн багш Чолоонхүү байна. Ингээд өнөөдрийн иргэний боловсролын үйл ажиллагааны нэг цагийг та бүхэнтэй өнгөрөөсөндөө туйлын их баяртай. За тэгээд хичээлээ миний хүүхдүүд өнөөдрийнхөө үйл ажиллагааны цагтээ өөртөө итгэлтэй, тод чанга яриад, бусдыг хүндэтгээд анхааралтай сонсоод хичээлээ идэвхтэй авсан шүү зөө. За бүгдээр нь чинь хичээлээ идэвхтэй оролцсон гэдэг багш итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ үйл ажиллагааныхаа цагийг эхлүүлье. За миний хүүхдүүд дэлгэц рүү анхаарлаа хандуулаад. Хоёр төрлийн эрхэн үгүй атал энэ горыг төрүүлв. Эдлав зардсан хүүхэд гэж хэмээн маргах хөлгөө. Таван хөвөн миний нэгэн хөвлөөс төрсөн босов. Ганцаар салбал ничгээд сум мэд. Та нар ээвээ нэг твээс энэ баглсан сум мэд хүнд шалбар үлдээлтэн. Энэ баглсан сум мэд хүнд шалбар үлдээлтэн. За саяны үлгэрийн хэсгийг үзлээ тий. За энэ үлгэрийн хэсэг юуг өгөх гэж юу өгсөн болоо? Юуг ойлгох вэ? За нэг энэ тоогийн шүү смарт энэ үлдээ энэ нэрнтэй ивсэн нэг айдиа сайн байна. Алангой ихийн сургаалтай. За өөр бодолтой хөх байна уу? За зоригтой өөртөө итгэлтэй. За бодож байгаа хэрэгтэй л. Санал нийлээд байгаа мó? За нэг дээр болохоор нэгэн өгөөж гэж харагдсан. тийм үү. Сайн байна. За өөр олуулаа байвал ямар нэг гэсэн үг хамтаараа байвал зөөтэй өөр зам бүгдийг дийлэн гэсэн санаа байна шүү дээ. За та өөрийнхөө айг хамт олныг ямар хамт олон гэж боддог вэ? За миний юу? За тийм ба за. нэг ам үсвэ. Тийм үү. Багш нь гэсэн тийм байх гэж бодож байна. За өөрийнхөө айг хамт олныг үндэл хүн байна уу? За миний юу гэж бодож байна? За тэгвэл ийм сайхан хамт олон багш нь өнөөдөр нэгэн их уншиж өгье. За энэ ихийн маань за бүгдээр уншаарай. 1 2 За ямар үед ингэж хэлдэг вэ? За тэгж 1 2 би таны асуулт ярих юм. За тэгж за хэлээ. Сайн байна. Тэг яагаад алхахад 1 2 гэж гомлоо? Ямар зорилго хэлж гомлоо? Зэрэгшээ тоолох. Тийм үү. За зүгтээ за. Зөөтэй сайн байна. За тэгвэл багш нь одоо тэгвэл их уншиж өгье.
Эхийг миний хүүхдүүд анхааралтай сонсоод сайн эргэцүүлэн ойлгож уншизаа. 1 2 Сургуулийн спортын өдрөлгөөр сурагчид хөлөө нийлүүлэн ууж уралдахаар боллоо. Нуруугаараа ойролцоо 1 баг болно. Тэмүүлэн бэлгүүн 2 сугартай нуруугаар чицв. Сугар бол дуу цөөтэй, удаан хөдөлгөөнтэй хүү. Гэтэл бэлгүүн би сугартай 1 баг болмааргүй байна гэлээ. Бэлгүүнээ сугарт муухай санагдсан шүү дээ гэж тэмүүлэн хэлдэг сугар. Тэгвэл чи өөрөө сугартай 1 баг болохгүй юу гэв. Тэмүүлэн сугартай 1 баг болохоор боллоо. Би сайн татаад л явчих бол болчихно. 1-р байранд л орох юм шүү хэмээн бодов. Тэр өдөр тэмүүлэн сугарыг гэртээ явлаа. Тэмүүлэн сугараа хуйлаа хичээн шүү. Өнөөдрөөс эхлээд бэлтгэлээ сайн хийцгээе гэв. Сугар юу ч хэлэлгүй итгэлгүйхэн харцаар тэмүүлэн хав. Тэгээд дасгал сургуулилтаа эхлүүллээ. Юусоо сайн болж өгөхгүй байв. 2-3 алхаад унчин. Хэдэн удаа шургаж унахад сугарын өвдгөн шалбараад уйлж хэллээ. Тэднийг ажиглаж суусан өвөө 1 2 гэж тоолонгоо хөлөө нийлүүлж авах. Удаанаар 1 2 гэ хайста сайн байна гэж зоригжуулав. Гэвч 1 2 гэж жаахан хурдан болонгууд шууд унчихна. Хэдэн өдөр хуйлаа дасгал сургуулилт хийлээ. Тэд хичээн оролцоо. Сайн байна. Илүү олон алхдаг болвол мөн гоё гэж тэмүүлэн хэлэхэд хамрынхан хүс буцаасан сугар тийм шүү хэмээн толгой таглаа. Өдөрлөг хэлв. Удахгүй тэр хоёрын ээлж ирлээ. Тэмүүлэн тэр хоёр жаахан хоцорч эхлэхэд тэрээр сандаж сугарыг чангаана. Гэтэл яг тэр үед сугар гинт 1 2 гэж аажмаар тоолж хэллээ. Тэр дунд тэмүүлэн хөлөө нийлүүлж сугарыг хэмлээд дэгдэцгэлээ. Урд явсан багууд эхнээсээ өмнөж 1 мэдэхэд тэд 2 дугаарт явж байв. Хоёулаа адил хэмлээр үргэлжлүүлсээр л байлаа. Тэгээд бариад орохын жаахан өмнөхөн манлайлж эхлэв. Сугар тэмүүлэн 2 үнэхээр 1-р байранд орчихлоо. Тэр хоёр гараасаа барилцаад магнайгаан хавтал баярлав. Өдөрлөг дуусах үед сугарын ээж нь тэмүүлэнгийн хажууд ирээд маш их баярлалаа. Чиний л ач тус шүү дээ гэж хэлэхэд тэмүүлэн тиймшээ хичээ сугарын минь л ач гэж сэтгэл дүүрэн инээмсэглээ. За миний хүүхдүүд 1 минут ихээ эргэцүүлэн бодоорой. Өөрөөсөө дотроо болцсон чинь одоо миний хүүхдүүд 2-2-ороо
хоорондоо саналаа солилцоод юуг ойлгох бие биендээ асуулт тавьж болно хоорондоо сайхан харилцаа ярилцаарай. Та яриа зайлшгүй нэг юм чинь за ярилцаа. За ярилцаа бие биендээ асуулт тавьж бол миний ярилцаа. За аав нэр хэлцээрэй. За ярилцаа. Та ярьч. Асуулт тавьж байна. За хугацаа дууссан. За ярилцаж амжсан уу? За одоо багш руугаа анхаарлаа хандуулаарай. За Тэмүүлэн юу ч хэлсэн лээ? За гэж хэлэхдээ өөртөө итгэлгүй хүн байсан суурийг хараад дотроо юу гэж бодсон болоо? За нэг Би мууцтай хүн ярихгүй. за гэж бодсож байна. За өөр багштай хариулаарай. Хэлээрэй. За Тэмүүлэн юу гэж бодсон болоо? Суурийг хараад за за зүгтээ за бүгдээрээ хичээлдээ тэгтэй болчих шүү. За хин их вэ? Өөрийнхөө бодлыг хэрвээ чи Тэмүүлэнгийн оронд байсан бол юу гэж бодох байсан болоо? За Хоёулаа чадвар. за зүгтээ. За өөр сайн байна. Тэгж бодсон байж магадгүй те. Зүйтэй сайн байна. За өөр за минь Хоёулаа ирчихэж үзсэн. зүгтээ. За өөр хичээлдээ тэгтэй оролцоорой. За дараа нь хэлээрэй заяа. За. Хоёулаа заавал яжал гаргаж байна. Сайн байна. Хоёулаа юм хэлээр бол заавал ялна гэж бодсон. Зүйтэй сайн байна. Тэгж бодсон баг те. Цаагаар хэлэх хүүхдээ нөө. За миний хүн. Хоёулаа өдөр бүр насгаас агуулгын ярьна гэж бодсон. Тэгж бодсон байх үү те. Анхаарлаа хандуулаад асуултаа дотроо эргцүүлэн бодож уншиж үзье. Заамнах гэж бодож байна. Сайн бай, сайн хүн байна. За, өөр яах вэ? За.
хүрнэ тий. За сайн байна. За миний яг гэж бодож байна. Би нэг уран дээр өгөх юм амжилттай. За зүйтэй. За багтаа хэлээд аваарай. Уран дээр өгч хичээж болсон. Сайн байна. За. Найзтай уран дээр өгч хичээж хэрэгтэй. За зүйтэй. Гэхдээ одоо тэгээд өөр дээр бодъё л да. Хэрвээ чиний найз чинь ингээд өөртөө итгэлгүйхэн байх юм бол итгэлтэй болохын тулд чи юу хийх вэ? Ямар үйл хийх вэ? За зүйтэй сайн байна. Хэлсэн. За өөр яах вэ? За. Зүйтэй сайн байна. Сайн хөөе. За Эцэг дэмжиж баярлуулах. сайн байна. За минь хөө. Найзтай урмын өгөх байсан. Сайн байна. Урам өгөн мундаг охин байна. Миний хүү яасан бэ? Найзтай уран өгч найзгаа итгэлтэй болох байсан. Зүйтэй сайн байна. Урам зэрэг хөөсөн. За бүгдээрээ л ийм эдгээр хийх гэсэн баг тийм үү? За санаа тогтцоод байгаа учраас хараас дуу аваад байгаа юм тийм үү? Би бүгшинд ойлголоо. За дараагийн асуултаа миний хүмүүс бас уншаа. Тэр үеийг ялсан. Зүйтэй нэг бахтай. Цаавар замыг Итгэл найдвартай. би найдвартай яасан. Итгэл найдвартай байна. Бүгдийг ч Зүйтэй итгэл найдвар тэрийг амжилтанд хүрсэн үү? Сайн байна. тэр хоёр хичээсэн болохоор амжилтанд хүрсэн. Зүйтэй сайн байна. За багштай хэлээд аваа. Тэр хоёр юм нэгдэлтэй байсан болохоор амжилтанд хүрсэн. Сайн байна. Тэр хоёр өөр шингэсэн зоригтой байсан болохоор. Ямар мундаг, ямар гоё хариулт вэ? Тэр хоёр өөртөө итгэлтэй байж амжилтанд хүрсэн. Сайн байна гэсэн баг тий. За Тэр хоёр өглөөд сургаал хийгээд сайн хичээсэн болохоор. зүйтэй сайн хичээсэн учраас тий. Би хэлээд зоо хэлээд. Тэр хоёр нэг хоёр гэж тоосон болохоор бас өөртөө итгэлтэй байсан болохоор. зүйтэй сайн байна. Тэр хоёр өрөмтөг байсан болохоор. Найз нь өдөр бүр чаднаа чи чаднаа гэж хэлдэг байсан болохоор. Гэсэн баг тий. Тэр хоёр чи дасгалгаа сайн хийсэн болохоор амжилтанд хүрсэн. За би заавсаа хэлээд. Чи сайн байна гоё хайртай. Таны байна Тэр чи. хоёр итгэлтэй ялсан. За зүйтэй. За өөр эдгээр хүмүүсийн хийснээс өөр бодолтой хөлтэй хэлээрэй. За бүгд үнэхээр энэ бүхэн энэ хоёрыг амжилтанд хүргэсэн баг тий. За сайн байна. За дараагийнх нь асуулт. За Тэмүүлэн сугар хоёр төрүүлээд ирсний дараа ээж нь Тэмүүлэн дээр ирээд чиний лач сугарын ээж нэрээ чиний лач юу гэж хэлсэн чинь Тэмүүлэн юу гэж хэлсэн лээ? Би танаа бүгдийг Лач гэсэн. Яагаад гэж хэлсэн лөө?
хэлээ. Өөрийг хичээсэн болохоор. За зэрэг сайн байна. Өөрийг бэлтгэл хийжсэн чинь 1 2 гэж тоосон болохоор. Гэж хэлсэн баг тий. Итгэл найдаггүй хахад суугаар 1 2 гэж хэлсэн болохоор. Зөвхөн сайн байна. Суугаар өөртөө итгэлтэй хичээсэн болохоор амжилтанд хүрсэн. Тэгээд шатны сорины ашигласан тий. Суугаар итгэл найдвар байсан. Тамиг гэж чинь яагаад тэмүүлэн гэж хэлсэн болоо? Сорины гэж хэлсэн бэ? Суугаар өөртөө итгэлтэй байсан болохоор. Тийм бэ тий. За өөрөө Тэгээс нэгэн байна. Суугаар нэстэй итгэл найдвар өгсөн болохоор юу гэж хэлсэн үү? Сурын зачиж тэмүүлэн хэлсэн байх нь шүү дээ. Заадаа бүгдээр тэгвэл эргээд бодъё. За ингээд суур тэмүүлэн хоёр маань уралдаанд ороод хүрэлчтэй хамтдаа хичээсдэг. Одоо энэ хоёрын харилцаа цаашдаа яаж өрнөх гэсэн одоо бүгдээрээ сайхан ургуулсан бодъё л доо. Ямар авах вэ энэ хоёрын харилцаа? За хэлээдээ. Сайн шиг юм байна. За гэж бодож байна. Сайн уу байсан. За би ч бас тэгж бодож байна. За өөр юу гэж бодож байна? Цаашдаа суур тэмүүлэн хоёр ямар харилцаа явуулсан бэ? За. Биндээ итгэл найдвар өгөөд. За Тэр өөрөөсөө өгсөн. тэгж ойлгосон ба тий. За тэгвэл энэ хоёр маань бүгд ингээд өмнө нь найзууд бодоод ингээд найз хаантаа босруулаад ингээд явах юм байна. За гэтэл суур тэмүүлэн хоёрыг уралдаа төрүүлсэн чинь бэлгүүнд ямар санагдсан болоо? За хэлээд за нэг юу гэж бодож байна? Бэлгүүн би нийлхэл зөөстэй хүнийг ингэж руугаа доо муугаан байна гэж гэж хатсан баг тий. За өөр бодлоо өгөх юм уу? За нэг юу гэж бодож байна? Яагаад удах байсан бэ? Юу гэж бодож байна? Төрөлөг байсан л үтгэл байсан. Тийм баг тий. За өөр Зөвхөн нэг баг болъё гэж бодсон. цаашдаа найзлий гэж бодсон баг тий. За сайн байна. Тийм муутай найдвартай одоо өөр хүмүүсийг даавч чаддаг. Гэж бодсон баг. За өөр яаж бодсон юу гэж бодсон бэ? Тэгээд шингой чаашгүй гэж. За тийм за. Догож шууд муугаа итгэгээд өгсөн. За доош шатна. За ингээд суур гимшиж штэ тийм ээ. Тэгвэл юунаас ууч гимшсэн бэ? Юунаас ууч суур гимшсэн бэ? Нэг тавар нэг муугаа чишгатаа муугаарсан. Тийм бусдыг яасан уу? Ондаасан. Бусдыг ондоосон. Суурыг яасан бэлээ? Доорсон. Суурыг яасан уу? Голсон штэ тийм үстэй. Голсон энэ дуу зөөтэй удаан үлдэх юм чинь. Гэтэ бид бодлох юм бол амжилт төргүй дээ гэж бодсон тий. За тиймээ. За тэгвэл одоо бүгдээ ярилцъя да. За чи ямар нэгэн зүйл ингээд хийх гээд уран зоригтой байсан чинь хин нэгэн суурыг бэлгүүн голдог шиг тэгээд чамайг нэг голоод тэр уран зориг чинь хоож ирсэн тийм тохиолдол байгаа юу? Бүгдээ сайн нэг ярьсан. Тийм тохиолдол байгаа юу? Зайтай сайхан бүгдээ сайхан ярьсан. Ахин яах вэ? Зам яах вэ? Тэгээд зөвхөн бодлого авахгүй. Эмэгтэй зөвхөн тэр эмэгтэй гэсэн чинь надад уулангийн хүүхэд энэ итгэл зориг муугаарчсан байгаа. Тэгэхээр манай багш маань надад итгэл надад өгсөн. Ихтэй сайн хөшөө тий. Үнэхээр мундаг хөшөө. За өөр зам нэг жоохон багтаа тэнцээ дурсан тэгсэн чинь би ялантаа гэж бодсон. Тэгсэн чинь нэг чи ялгүй гэж За тэгвэл чи тэр хүүхдэд өнөөдрийн хичээлээс яаж ухаас яриад гэх юм бол ойлгож магадгүй юм тий. За өөр хүүхдийн замыг ямар тэр намайг юу гэж шаасаад басманага орон дээр явуулсан. тийм үнэхээр сайн байна шүү. За өөр
тестээр хэмжиж анхааралтай сонсно. За. Би зүгээр сурсан чинь тэр манай нэг ангийн хүүхэд чи гэрэлтүүлээ зурсан байна. Тэгж мөгөд хаа би агаад хэлсэн чи агаа минь намайг чи гэрэлтүүл зураагүй зүгээр чиний хүмүүс орон зэ. За тэгвэл магадгүй тэр хүүхдийн ангид байгаа бол одоо өнөөдрийн үйл ажиллагааны цагийг хувааж айлгаад дахиж хизээш тавих байх тий. За миний хүү Дааны дугуйд өгсөн тэгээд юм би даантаа өгсөн чинь намайг мод өгдөг гэсэн тэгээд миний найз намайг итгэж тасчихсан. сайн үзье. Цаавар хэлмэн үү? Цаярэ. Би шатны нэг явдагс. Би шаттай тоглож Магрит өгчээс авчихсан гэсэн юм жинзээс сортой гэж хэлсэн. Би инженерийг миний надад За ямар сайн вэ? За тэгээд миний хөө дотор талаасалцсан уу? Үнэхээр сайн байсан юм шиг. За. За. Бүгдөө ирээдүйдээ мэдээж хэрэг сайхан мөрөөддөг бах тий. Машин айгуу мөрөөддөг дуртай штэ. За чи ирээдүйдээ ямар мэргэжлтэй хүн болно гэж боддог вэ? Зарнаар юу болох гэж боддог вэ? Ямар гайхалтай юм бэ? Зохиолтой юм бол үнэхээр мэдрэмжтэй, гарын урд үедээ бас хичээл зүтгэлтэй хүн болдог бах тий. Тийм учраас миний ахын хичээгээ зүтгээд бүх зүйлээ хийгээд байх юм бол үнэхээр авьяастай чадварлаг улсынхаа нэрийг дэлхийн татвар гаргасан зохион бүтэж болно гэж багш нь чамд бодож байна, итгэж байна. Ингээд чамд амжилт хүсье. Замнаар би бол гэж боддог. Танаас жижигчин байна. За энэ жижигчин болох гэж байгаа гоо ингээд ангийнх нь хэн уран зориг өгөх вэ? Замнаар найз руу гарч байгаа заасч байгаа. Би амжилттай болно гэж хэлээд. За сайн байна. Замнаар би бол гэсэн. Татаж жижигчин байна гэж бодсон. Уран мөгчээ те. За өөр ирээдүйдээ миний хоёр ямар мөрөглөлтэй болж байна? Ийм ч За энэ ирээдүйн алдартай энэ чихийн уран зориг өгөө. За миний хүнээс руу гарч байгаа уран зориг. чи мөнгө найзтай мөнгө юм байна. За болно. За миний би бол Юм уу шиг байна. За тамирч байна. За энэ хөлөө тамирч байна гэж. Өөр хийх за дараа нь хэлээ. За миний хүнээс уран зориг өгөө. Тамирч багч байгаа юм уу тамирч. За миний харуулгаа сайн төлөвлөж байна. За энэ би бол юм гэсэн бэ. Ямар мундаг юм бэ? За энэ мэдэн. Магадгүй найрын шангилсан жаахан л тийм үү? За энэ яг найз дараа Энийг кино авч байгаа чэшний мөнгөний юм чи харсан. Тэгээд нөгөө тосын их болохоор томоотой чэшний мөнгөний юм. Тийм үү? За тийм уран зориг. За яг өдөр олон хүний хэлсэн сайн юм. За энэ эрдэнэтэй хүмүүс маань уран зориг өгөх. Найзуудаас өмнөх найзуудаас. За яг бас заасан. Чи мөнгөний хэлсэн байна. За болно. Би ч гэсэн чамайг мөнгө гэдэг юм болно гэх. Тэгэхээр за би ч гэсэн бүр сэтгэл хөдлөд өөрийнхөө нэг амжилтыг сайнаас мэдчихлээ та. Багш нь юу гэдэг вэ? Өөр хангаа ангиас жил олон сахан байгуулдаг төрөлцөө олимпиад гэж болдгийг. Тэр олимпиадад багш нь жил бүхэн орж ангиа төлөөлөн улсын математик олимпиадад оролцдог. Энэ жил мөн найдал ангиа бас бүрээс ангиа багш нас. Тэгээд одоо 5 сарын 4-өөс 8-ны хооронд ар хангаа ангиа байгуулагдах математикийн улсын олимпиадад оролцохыг одоо ангиа төлөөлж авах гэдэг шүү дээ. Тэгээд та нар хандаж юу хийх вэ? За Тэгээд чаа За амна. За. амжилттай болцоорой. За баярлалаа. За нэг. Башгүй юм чи яана. За яана. За баярлалаа. Хэмжээнд болохоор ярьж усаа төлөөлөөрэй. За хичээнэ багш. За нэг. Сайн болцоорой. За сайн болцсноо. За багштай чи юу хэлмээр вэ? Усан төлөөл. За баярлалаа багш нь усаа төлөв. Ихтэй багш нь 2011 оны математик олимпиадад улсын аварга хийсэн байхгүй юу? Тэр бол юуныг хүчээсэн гэхээр
Хапны харин саяыг хийсэн өөртөө итгэл зоригтой байх хичээн зүтгэлийн үр шин байсан юм аа. Одоо энэ ч гэсэн би танаас ийм сайхан үг сонссон юм чинь би хичээнээ зүтгэнэ. За баярлалаа тань. За өнөөдрийн үйл ажиллагаанаас миний хүүхдүүд юу гарснаа эрх зүйн хуудсыг нэгэж нээгээрэй. За нэгээ. За даахын үзлээ. Ани 2 минут хугацаа авъя. Уншихыг хүсэж байна вэ? За уншин өнөөдөр бас өөрийнхөө үзэл бод санаа оноо яриаг өгөхөөс машин бас юу хаасныг сонсохыг төлөөлөх хүсэж байна. За минийхэн. Тэгээд талхснаас өөр тийм зүйлээ авч сайн байна. Чөлтэй болон бид зөвшөөрч сайн байна. Замын үеиг болсон байна. би хэлтэй байж Хавцанаа. би хэлтэй байж сайн байна. Сайн байна. Ярилцаг өгдөг за. Сайн байна. Сайхан хариултаа. Би өөртөө ихтэй уран зорилттой байв бүгдийг яаж тэргүүд өөрөө сайн чадвартай байхыг ойлгосон. Сайн байна. Би нэгээс найзаа бол өөрийгөө зориулж ямар нэгэн тэмцээн болтой өргөж ялсан гэдэг нь. Юу гарсан бэ? Өөртөө найзаа уран өгөх юм. Тэгэх гарсан уу? Заавал найзаа ирэх найзаа уран зориулж ямар нэгэн уран зориулж мохоодыг найзаа уран зориулж. сайн байна. Хичээл зүгтний яах юм бол яг нь хийсэн
Сайн байна. За одоо миний хүмүүс иргэний боловсролын үйл ажиллагааныхаа дэвтэр дээр энэ эргэцүүлгийн хугацаа наагаарай заяа. За одоо бүгдээрээ хичээлээ өгнө. За өнөөдрийн хичээлийн зорилго маань цаанаас анхаарай. Дараа нь гэртээ очиод наагаарай заяа. За өнөөдрийн хичээлийн зорилго маань энэ байсан байна. За дотроо уншия. Өнөөдрийн үйл ажиллагааны маань зорилго байсан байна. За миний хүүхдүүд цаашдынхаа амьдралд хэн нэгнийг ойлгож, бусдыг ялгуурлаж, гомдоохгүй байхын тулд цаашдаа юу хий гэж бодож байна вэ? За зүйтэй сайн байна минийх үү? Зүйтэй сайн байна. За. Сайн байна. Саний юу гэж бодов? Цаашдаа яг юу хий гэж бодож байна? Сайн байна. Нэг цаашдаа яа гэж бодож байна вэ? Татвар хэрэгцүүлээ бодоод байна уу? За сайн байна. Сайн зүйтэй зам. Сайн байна. Зам нэг үү? Яг гоо цаашдаа зүйтэй. За цаашдаа чи яах вэ? Иргэд таштай. Аны зүй цаашдаа яах вэ? Тийм үү. Өнөөдөр хичээлээс юу гарсан бэ? Сайн байна. За түүнийгээ тэгээд амьдралаа хөшөлгөөрэй. За одоо бүгдээрээ самбарлуугаа анхаарлаа хандуулъя. Цаанаас анхаарлаа хандуулаарай. За чи өөрөө ч юм уу, найз чинь ч юм уу, өөртөө итгэлгүй байх юм бол тэр найздаа урам зориг өгч, ив найрамдалтай байж, тусалж, итгэл өгч, баярлуулж дасгал сургуульд сайн хийж, итгэл найдвар, эв нэгдэл, урам, зориг бүхэн чинь чамайг хэмжээд чи болон чиний найз юунд хүрэх вэ? Амжилтанд хүрэх шүү. За сайн байна. Тэгвэл ингээд амжилтанд хүрэхийн төлөө миний хүүхдүүд урам зоригтой байж бусдад тусалж чадах уу? Чадна. За тэгвэл бүгдээрээ чадах юм чинь бүгдээрээ зэрэг чангаад би чадна гэж зэрэг хэлэх үү? Би чадна. Бүгдээрээ чадах юм байна. Би үнэхээр танаа ингээд энэ өнөөдрийн үйл ажиллагааны нэг цагийг ингээ хамт өнгөрөөсөн чинь та бүхнээс ч гэсэн урам зориг их авлаа. Үнэхээр сайхан байлаа. Сайхан үйл ажиллагааны цаг боллоо гэж бодож байна. За. Өөр санаа амлах хэлэх хүмүүсээр хэлье. Ярилцъя та. За. Сайн байна. Өөр хэлхийг хүсэж буй зүйл байна уу? Өөр багштай хандаж хэлэх хүсэж байгаа зүйл байна. За, найзуудтай авахгүй байх. За, найзуудтай хандаж зарна хөө. Өснөр гомдохгүй урам зориг өгч байгаа юм. За, зүйтэй. За, ингээд хичээл маань завсарласан байна. Тэгээд
та бүхэнтэй нэг цагийг хамт өнгөрөөсөндөө баяртай байна. Та бүхэндээ бүгдөөрэнд нь амжилт хүсье, улам сайн хичээгээрэй, зүтгээрэй гэж багш нь хэлдэг да. За ингээ баярлалаа.